энэ нөгөө одоо миний нөгөө гин томоогүй гэж бас аашаа. Яг нь хүүхэмсэг эрэгтэй хүний нэг юм хүүхэмсэг зангаас болсон л доо. Тэгээд жилийн өмнөөс болсон хэрэг. Тэгээ бас ороод үзсэн тажгууч юмтай байсан. Бас олонний танилын плюсер байхлаар нь би итгэсэн. Тэгээд энэ хүртэл ингэж дамжирч явна гэж бол бодоогүй. Тэгээ фэйсбүүкэнд ари баяраа гэд нэрийг ингээ хэлчихв. Надад арай ч юм тохиолдно гэж бодоогүй. Тэгвэл хэлчих болтой. Тэрэгч манад хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээ, хамт их мөнгө олъё гэд. Би бол эхлээд бол санаарахад бас тийм их мөнгө оруулаагүй л дээ. Тэгээд цөөхөн хэмжээний мөнгө өгсөн. Их хэмжээний мөнгө олохын тулд их хэмжээний эрсдэл гаргах ёстой. Том мөнгө олъё гэвэл одоо том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр маань бас хэд удаагийн тавтамжтай хэд угларч орж ирсэн. Тэгээд ихч маань бас надтай их гоё харьцаад байсан болохоор би бас их тасаад. Ингээ санаа тавиад хоол ундаа идсэн үү, ядарч гин үү, даарж гин үү, сайхан амарсан уу, эртхэн унтаарай. Тэгээ бие сайн бодоорой гэдээсэн болохоор бас их найдаж итгэсэн. Одоо бол хариу байхгүй байдаг л та. Бичээ шүү. Гүй тэгээд алга болчил таараа үздэй. Тэгээд тэр ихч маань харин таг болчоод байж аваад гинт харин лайвыг ороод ирдیں۔ Тэгээ би бүр гайхаад цагдаад мэдгэцэн л дээ. Тэгэл үжсэн чинь нэг өдөр гинт цагдаагаас залгаад би ч бүр пал гээл явцсан. За зөвхөн амтнаас ийсэн мөнгө төгрөг инээ дээрээ цаас би чинь шинэ жилээрээ дуулахын жолооч дуудсан даг. Нандаа л дуулахын жолооч дууддаг та өөр яалаа ээлээ гэж бүр бодогдсон. Тэгсэн чинь цахим гинт хэрэгтэй тэмцэх алба гэхээр би ч мур гайхаад. За зяалаа нөгөө нэг сурталчилсан бараануудаа бодоол нөгөө стори юмнуудаа бодоол хамтарч ажилладаг газруудаа бодоол бүр пал гээл явсан. Тэгсэн чи ашгүй юу AI л байсан юм байлаа л те. Тэгсэн чинь цагдаагийнх нь над юу гэсэн бэ гэхээр чиний над чат бичсэн хүн чинь айрыг баяраа биш AI баяраа биш дээ гэд. Тэгээд тэр үед би мэдсэн л тээ залилуулснаа. Намайг ашиглаад тийм хэмэл оюун ухаанаар намайг бүтээгээд тэгээд миний өмнөөс л заллий хийсэн бахаар бүр санаа амраад. Үгүй самнаа амраач байхдаа ер нь бол айгүй муухай юмсан байлээ тийм. Тэгээд ер нь бас ингээд тэрэгт айгүй бүтээлч бас заллагч байлээ. Үгүй ч одоо бас AI-аар тэг хэмэл оюун ухаан ашиглаж бас заллин хийн гэдэг бол бас хэр баргийн бас хүний хийх ажил бас биш гэж хараад байгаа. Тэр тэгээд бүр тэр хөөрхий хохирогч залуу бүр итгэхээс аргагүй. Би ч өөрөө хараа бүр итгэж байгаа юм чинь. Тэрэгт айгүй гоё аппликейшн байлээ. Тэр ямар аппликейшн байсан мэдээгүй үзсэн. Мэдгүй те. Зураглагч залуу. Мэдгүй. Тийм ер нь бас эвгүй болсон байна. Энэ хит их технологи хөгжүүлэгч их эвгүй юм байна. Тэгээ та нар маань цахим гэмтэрэг цахим заллангаас урьдчилан сэргийлээрэ. Хүн өөрөө хэрсөө байхад, хүн өөрөө бодолтой байхад, гений тэмдгий биш байхад энэ төрлийн гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх боломжтой шүү. Ой энэ уучлаарай. Сацаар ирч. Байна уу? Миний охин аавынхын нууцсан тэтгэврээ нэмэгдүүлэхийн тулд ийшээ дарж орно уу гэд нэг юм ирсэн. Оо тийм үү? Амар болсон юм биш үү те? Оо над линкэн дээр нь дараад банкныхаа бүх мэдээллийг явуулаа лу. Оо тэг бүтгүүлчих. Хэдэн төгрөг нь хаяа. Тийм. За би одоо тэгвэл тань руу дата явуулчих. За, амар болсон юм байна. За. Энэ уучлаарай. Тэгээд та нар маань захим гинтэргээс урьдчилан. Хүүшээ тэгвэл саяны чи заллин байсан байж тээ ямар балаа юм бэ?